Ховд аймгийн Буян цумын нутагт баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Western Holt компани жилдээ 300 мянган тонн Portland цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилт технологи бүхий хуурай арган үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулах төсөл боловсруулад байна. Баруун бүс нутгийн цементийн хэрэгцээг хангаж импортыг орлох зорилготой Ховд аймгийн Буян цуманд баригдах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Үйлдвэр баригдсанаар OPC 32.5 ангийн цемент, OPC 42.5 ангийн цемент, PC 52.5 ангийн цементийг үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой. Үйлдвэр нь түүхийд материал бэлтгэх хэсэг, эргэгт суухнах хэсэг, цемент үйлдвэрлэх гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үйлдвэрийн технологи нь олборлолт, түүхийдийн агуулга, түүхийдийн терм, эргэгт суух, чулуун цэрийн агуулга, цементийн терм, цементийн силос, ажилт гэсэн 8 шат дамжлага, лабораторийн хяналтын 4 шат дамжлагтайгаар эцсийн бүтээгдэхүүн болж хэрэгцээт зах зээлд нийлүүлэгдэнэ. Энэхүү цементийн үйлдвэр нь баруун бүсийн төв цэгт 35 км-ийн төвийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас 100 м зайд байрлана. Гадаргын болон газрын доорх усны нөөц хангалттай байгаа нь судлагдсан. Үүрэн холбооны сүлжээтэй. Бүгд найрамдах хятад улс болон Оросын холбооны улсын хэвтэ болон босоо техникийн авто замын коридороос 4 км зайд байрлана. Байгаль орчинд ээлтэй байх зарчмыг чандлан баримталж, чанар стандартын шаардлагад нийцсэн цементийг хуурай аргаар буюу хамгийн бага ус хэрэглэдэг технологиор үйлдвэрлэнэ. Бүрэн автоматчлагдсан. Хаягдал хийг дахин ашигладаг учраас хүлэмжинхий ялгаруулахгүй. Түлш зарцуулт бага зэрэг байгаль орчинд нөлөөгүй эко үйлдвэрлэлийг явуулна. Цементийн гол түүхийд болох шохоотын ордон шохоон чулууны чанар нь Монголд тэргүүлдэг. Дүүнчлэн тухайн бүс нутгаас шавар, нүүрс, гөлтгөн, төмрийн хүтэр зэрэг түүхийд материалаа бэлтгэнэ. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих засгийн газрын 2012 оны 171-р тогтоол цементийн үйлдвэрлэлийг хүн амын суурьшил, барилгажилтын хэдийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлийн нөхцөлтэй уялдуулан төв, баруун, зүүн, говийн бүсэд бүсчлэн байгуулах тухай заасан. Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолд баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буян цумын нутагт Western Holt компани 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулахыг дэмжих тухай заасан. Эдийн засгийн сэргээх хөтөлбөрт импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, баруун бүсэд бага урын цементийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулах тухай заасан. Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр туссан үйлдвэржилт 21-ийг харьцах 100 үндэсний хөтөлбөрт Ховд аймагт дотоодын хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулах тухай заасан байдаг. Одоогоор баруун бүсийн хэмжээнд буюу Баян-Мөлгийн аймагт 46,050 тонн, Улс аймагт 48,900 тонн, Ховд аймагт 61,050 тонн, Завхан аймагт 35,250 тонн, Говьолтой аймагт 28,800 тонн буюу нийтдээ цементийн хэрэгцээ жилдээ 220 мянган тонн байгаа бөгөөд энэ хэрэгцээг импортоор болон төвийн бүсээс өндөр үнээр нийлүүлэн авч байгаа юм а. Улаанбаатар хотод 1 тонн цементийн өртөг 153 мянган төгрөг байгаа бол баруун таван аймаг руу зөөврөлөхөд тээвэрлэлийн зардал 2 дахин нэмэгдэж хэрэглэгчдийн гарт 310 мянган төгрөгөөр хүрч байна. Ховд аймагт цементийн үйлдвэр баригдсанаар баруун таван аймагт 1 м квадрат нь 1 сая 100 мянган төгрөгөөр худалдаалагдж байгаа орон сууцны үн одоогоос 37% буурч метр квадрат нь 880 мянган төгрөг болно. Энэ нь аймгийн төвд дэх барилга орон сууцны хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ. Дам утгааран иргэдийн амжиргааг дэмжиж, утаагүй эрүүл орчинд амьдрах, иргэдийн эрүүл амьдралыг хангахад эерэг нөлөө үзүүлэх юм а. Харин 1 тонн цементний үн 50% буюу 2 дахин буурж 155 мянган төгрөг болох боломжтой. Цаашид хил залгаа Оросын холбооны улсад цемент экспортлох боломж бүрдэнэ. Энэхүү төсөл нь Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 оны хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажилд орон нутгаас 100 гаруй иргэнийг ажилуулж, цаашид тогтмол 250 хүний ажлын байрыг бий болгох юм. Ажилчдын хоол хүнсийг ханган нийлүүлэхэд нутгийн малчид иргэдтэй хамтран ажиллана. Түүнчлэн импортын эрчим хүчний хараат байдалтай байгаа баруун бүсийг цахилгаанаар хангах зорилготой Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд баригдах усан цахилгаан станцын зэрэг ирээдүйд хийх олон томоохон бүтээн байгуулалтын ажил дэмжлэг үзүүлж, өртөг багтай цемент нийлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм а.